Өдрийн төргийн цаг тутмын мэдээлэл бэлэн боллоо. Студид хөтлөгч Арын Зул мэдээллийг танилцуулна. Өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Дондогоо аймгийн 3 сайхан сумын 3 сайхан багийн уул Хадрагантай гэдэг газар хөдөлсөн байна. Сумын төвөөс урт зүг 50 км-т байрлах энэхүү багт 2018 оны 1 сарын 6-ны өдрийн 13 цаг 5 минутад 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүлсэн гэх мэдээлэл онцгой байдлын албанд иржээ. Газар хөдлөлтийн үеэр ямар нэгэн хор оршиг гарсан тухай албаны их сурвалжаас тодруулахад газар хөдлөлтийн чичиргийг иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хор хохирол учраагүй гэлээ. Орос улбаны улсын засгийн газар 2018 онд автомашин шатхууны үнийг тогтоон барих арга хэмжээг авсаар дуусгасан. Энэ 2019 шатхууныг яаж чирсэн нэмэгдэнэ гэсэн таамагийг олон хүн ярьж байна. РИА Новостигийн дэлхийн тооцоолж байгаагаар Газпром нефтийн албан ёсны цахим хуудсан дахь мэдээллээр шатхууны жижиглэнгийн үн багаар ботход 13% нэмэгдэнэ гэсэн байна. Шинэ онд нэмэгдсэн үртгийн албан татварын хувийг 2 хувиар нэмэгдүүлж 18 байсныг 20% болгож байгаа нь бүхий л бараа үйлчилгээний үнэд нөлөөлнө гэж тооцож байна. Цэргийн бүртгэл явагдаж байна. Бүртгэл энэ сарын 21-нд хүртэл үргэлжлэх юм. Бүртгэлийг хороодын засаг дараагийн ажлын байрны ажлын өдрүүдэд 9-с 19 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10-аас 18 цагийн хооронд зохион байгуулжээ. Цэргийн бүртгэл 65 нас хүртэлх бэлтгэл офицер, 18-аас 50 нас хүртэлх цэргийн үүрэгтэй, цэрэгт бүртгэлтэй мэрэгжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэлх хамрагдах юм. За цэргийн бүртгэлд холбогдох хуулийн 16-гийн 1 заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг юм. Тиймээс цэргийн бүртгэл хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж баг хорооны байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэл хамрагдах ёстой. Заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн дагуу 100 мянган төгрөгөөр торох арга хэмжээ авагдана. Samsung-ийн 2018 оны 2019 оны зурагтууд өөр дээрээ Apple-ийн iTunes үйлчилгээг агнах боломжтой олж байгаа тухай Монгол Улсын компани өөрийн вебсайтанда зарсан байна. Энэ нь зурагтандаа нэмэлт төхөөрөмж холбоггүйгээр iTunes үйлчилгээнээс кино, бусад видео контент түрээслэг үзэх боломжтой болж байна. Мөн Apple-ийн стримингийн стандартуудах AirPlay 2-ыг нэвтрүүлэхээр болсон байгаа юм. Энэ тохиолдолд iPhone, iPad зэрэг тоглоулах видео Samsung-ийн зурагтан дээр үзэж болно гэсэн үг юм байна. Samsung 2019 оны зурагтнуудад iTunes нэвтэрсэн байгаа бол 2018 оны зурагтнууд firmware update буюу програм шинжилэл хийсний дараа энэ зориулалтаар ашиглаж болно. Ингэснээр Apple компани анх удаага Windows PC-нээс гадна 3 дахь төхөөрөмжөнд iTunes сан руу хандах эрхийг өгч байгаа юм. Николай Чаушескигийн коммунист дэглэмийн үед 12 сүм хийдийг нураагдахаас аварж үлдсэн инженер өнгөрсөн 7 хоногт 89 наснд таалт өгсөн байна. Румыны дарангуйлагч Николай Чаушески өмөрслөнгөс айлчилж ирснийгээ дараа нийслэл Бухарест хотыг шинээр барилгажуулах нүсэр төсөл эхлүүлсэн нь 1982-1988 оны хооронд үргэлжлэхдээ 40 мянган орчим хүний барилга байгууламжийг буулгасан байна. Ярдчиско энэ үед бүхэл бүтэн барилга байгууламжийг нураалгүйгээр нүүлгэн шилжүүлэх төмөр зам хэлбэрийн систем зохион байгуулж чадсан болохоор олон хийдийг аварсан юм. 2016 онд Румыны үнэн алдартны сүм түүнд өөрийн хамгийн дээд шагналуулах хамламын загалмай гардуулж байлаа. Ард иргэд түнд Деважингийн инженер хэмээх алтан бус хүндлэлийг олгож байжээ. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн цагаараа мэдээлэл анхаарлаа болно.